За сайн байцгаана уу? Уншлага хүрэх өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийн сонголтын 3 төрлийн стикер. За энэ удаа ямар сэдвээр уншлага хийх вэ гэхээр чамд яг ямар мэдээ ирэх гэж байна гэсэн сэдвэр. Ямар мэдээ хүлээж авах гэж байна вэ гэсэн сэдв гэсэн үг. За ингээд 3 төрлийн стикерээс сонголтоо хийгээрэй. За дан Ленорманд Oracle биш, Tarot биш, Lenormand картаар мессеж хүргэх гэж байна. За сонгосон стикерийнхаа уншлагыг дараагийн хэсгээс хүлээж аваарай. За Lenormand картуудаар 6 ширхэг Lenormand картаар одоо танд мессеж хүргье. За чам руу яг ямар мэдээ ойртож байна вэ, ирж байна вэ гэж ер нь юу дуулах гээд байна гэдгийг үзэх гэж байна. Lenormand карт гэдэг нь болохоор ер нь яг тийм бодит яг одоогийн амьдрал дээр ямар ч дотоодын сэтгэл зүй, дотоодын ямиг бол биш. Одоогийн энэ бодит амьдралын өнөө маргаашгүй танд тохиолдож байгаа юмыг нэг гэсэндээ хэлж болдог карта гэсэн үг. За энэ дээр тэгэхээр юу хэлэх гэж байна гэхээр арай өөр төрлийн уншлага явуулах гэж байна. Ер нь уншлагуудыг их янз янзаар л хийж ин сүүлийн үед тийм ээ. За кофе гэдэг энэ карт шүү дээ. Энэ карт юу хэлж байна вэ гэхээр нэг таротоор ярих юм бол одоо 10-ын спорт шиг карт байхгүй юу гин 10-ын сэлэм шиг за ер нь нэг юмны төгсгөл ирж байгааг дай төзөр шиг ер нь бол өхөл энэ чинь кофе гэдэг чинь ерөнхийдөө авсан шүү дээ тийм ээ. За тийм болохоор нэгэн амьдралын төгсгөл, нэгэн циклийн төгсгөл, нэгэн нэг цаг үеийн төгсгөл ирээд дахин шинэ юмарыг эхлэх гээд байна гэсэн үг. За хүн чинь ер нь тэгээд энэ амьдралынхаа олон үе шатуудад олон циклийг дуусгаж явж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр нэг цикл. Тэгэхээр хуучин үе шат холбоо тийм. Хуучин бодол эсвэл хүлээлтийг бас илэрхийлж болно. Хүлээлт дуусж байгааг та тэгэхээр хүлээхээ болох гэж байна. Эсвэл энэ харьцаа холбоог ямар нэгэн хэн нэгэнтэй холбоотой харьцаа холбоо бол тэрийг дуусгах гэж байна гэсэн карт. За тэгэхээр ерөнхийдөө нэг төгсгөлийг илэрхийлээд байгаа карт юм байна гэдэг тийм. Энэ бол муу карт бол гэсэн үг бол биш ээ. Энийний дараа шинэ эхлэл ирж идэг учраас энэ байж юм шинжлэгдэж идэг байхгүй юу? За тэгэхээр ийм карт тань дээр ирж байна. Хуучныг нь хааж шин зүйл орж ирнэ гэж хэлэх гэж байна. За дараагийнх нь энэ snack зөрүүтэй могоо тий. Snack болохоор тий юу хэлж байна? Энэ картаар тань руу юу ойртож байгааг хэлэх гэж байгаа. Одоо гол нэг уншлагын сэдвийн гол мессеж өгөх гээд байгаа карт энэ байна. Танд болохоор шууд баг зэрэг төвөгтэй байдлаар таныг нэг жоохон нууцлаг байдлаар шууд ирэхгүй нэ л да мессеж шууд утгаараа ирэхгүй байх гэсэн үг нэгсэндээ. Яг үнэн бодит байдлаараа ирэхгүй байна. Жоохон төвөгтэй, жоохон нууцлаг, ойлгоход хэцүү. За тийм байдлаар ирэх гэж байгааг илэрхийлж байгаа. Тэр нь болохоор мэдээ байх магадлалтай. Snack гэж энийг юу хэлж гэхээр айгүй тийм ухаантай хүнийг илэрхийлж байгаа. Могоо бол ер нь маш үзэсгэлэнтэй бас ухаантай хүнийг илэрхийлдэг. Эмэгтэй хүнийг хэлж байгаа бол маш тийм үзэсгэлэн төгөлдөр тийхийн гоо сайхан гоё эмэгтэйг илэрхийлдэг байхгүй юу? Snack-аар. Харин за өөр ямар нэг байдлаар үзэж байгаа бол ер нь ухаалаг хүнийг. За тэгэхээр энэ дээр дараагийнхан карт юу гарч ирж байна гэхээр gentleman гэдэг карт гарч ирж байгаа болохоор нэлээд царай зүс сайтай gentleman дүр төрхтэй нэг тийм гоё царайлаг сайхан залуугаас танд жоохон ойлгоход төвөгтэй мессеж юм уу ойлгоход төвөгтэй нэг тийм утасны дуудлага юм уу эсвэл мессенжер дээр чат юм уу эсвэл утасны мессеж нэг тиймэрхүү юм ирэх гээд байна гэсэн үг танд ирэх гэж байгаа юм.
Чам руу одоо яг юу ойртож байна вэ гэсэн шүү дээ тий. Ямар мэдээ ойртож байна гэсэн. Тэгэхээр ийм хүн танд тийм мессеж илгээх, мессенжерээр чатаар илгээх магадлал маш өндөр байна гэж хэлэх гээд байна. Тэр нь айгүй тийм юу гэх юм бэ? Ойлгоход хэцүү, нэг тийм шуудхан хэлчихээгүй гэсэн үг. Хин ч уншаад ойлгочоор шулуухан хэлээгүү. За яг юу гэж хэлээд байгаа юм бэ гэсэн маягийн юм ярих гэдэг нь гэсэн үг шүү. За зарим талаараа энд нэг нь жоохон тийм даал дутдаг учиртай тэр нөгөө юу гэлээ жоохон атаархлын шинжиж байж болно. Тэгээ атаархсандаа жоохон сонин утга агуулга бүхий мессеж юмыг танд одоо тиймэрхүү төрлийн мэдээ ирэх гэдэг нь гэсэн. Эсвэл ийм эрэгтэй хүнээр дамжаад амаарч ирж болно. Эсвэл мессеж юм арч ирж болно гэсэн үг. Тэгэхээр таны сонсож байгаа энэ хин нэгний энэ хүний шууд өөрөө хэрэг хин нэгэн ирж хэлэх юм бол тэр чинь үнэн байх магадлал ер нь бол худлаа гэж бодож болохоор үнэн биш байж болно. За өшөөдөр хамтын ажиллагаа холбоотой тийм байдлын чим ирж болно гэсэн үг. Заавал тийм ер нь тийм заавал одоо юу гэх юм хайр сэтгэл юм уу хүн хоорондын харьцаан дээр бол биш. Тэгэхээр хүн болгоны өөр учраас зарим хүмүүст энэ эрэгтэй хүнээр дамжуулаад үнэн биш байх магадлалтай мэдээлэл ирэх гэдэг нь гэсэн үг. Ажил төрөл дээр байсан ч гэсэн тийм харьцаа холбоон дээр байсан ч гэсэн. Тэгэхээр хэрвээ та өөрөө эмэгтэй хүн байгаа бол танд эрэгтэй хүнээр гол нөлөөлөх гэдэг хүн нь тэр эрэгтэй хүн байна гэсэн. Нэлээд царай зүс сайтай джентльмен маягийн эрэгтэй хүн байна гэсэн. За энэ мэдээ юуг өөрчлөх вэ? Лили гэсэн энэ үзрээр. Танд энэ мэдээ ирснээрээ юу өөрчлөгдөх вэ гэхээр тий. Таны зорилго жоохон тийм нөгөө тогтвортой байдал, тайван байдал, удаан хугацааны гэж бодож исэн юм чинь жоохон бодлонтой санагдана гэдэг байгаа байхгүй юу? Нөгөө итгэж үнэмшижсэн юм чинь нэг жаахан худлаа санагдана ч гэх юм уу. Би ер нь яг зөв юмд итгэсэн үү яасан гэдэг дээр тань дээр тийм өөрчлөлт орж ирэх гээд байгаа тэрүүгээрээ. Тэгэхээр энэ таны одоо нэгсэндээ тийм тэр мессеж мэдээг хүлээж авснараа танд одоо жоохон тийм юу болж орж ирэх гээд байна л гэсэн үг. Гэхдээ эхлээд тэг санагдах боловч дараа нь яаж юм гэхээр тийм тайван нөхцөл рүү орно л гэсэн үг тийм. Дандаа тэгэл бужигнуул шийчээд ингээд таг болчихж байгаа юм бэл ерөөсөө бишээ гэсэн үг. Магадгүй наасаа гэсэн хүн, туршлагатай хүн, илүү одоо тийм нөгөө бодиттой хүн гэсэн тийм тогтвортой энергиэр одоо нэгсэндээ энд нэг жаахан хурамч байдлыг дараа нь та ойлгоно л гэсэн үг байхгүй ойлгоно. Мэдээж нэг жоохон худлаа хурамч нэг итгэж үнэмшижснээс нь өөр юм ороод ирэх хүн үнэн чим билүү гэд нэг эргэлзнэ дээ тийм. Тэгэхээр яг тэр байдлыг хэлээд байгаа байхгүй. Тэгвэл эцэст нь бол яг үннийг нь олоод мэдэх учраас нэг одоо тэрэн дээр нэг юу гарахгүй хаа. За дараагийн энэ картаар юу одоо жоохон нуугдсан яг юу одоо жоохон нуугдсан зүйл нь юу байна гэж үзэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр фиш гарч ирж байгаа загас. Энэ болохоор мөнгөтэй холбоотой. Ашиг бизнестэй холбоотой. Санхүүгийн тийм юутай холбоотой үзэр. Ер нь эд баялаг мөнгө зоостой холбоотой байхгүй. Тэгэнгүүт энэ залтай хүн танд нэг жаахан тийм худлаа юм яриад мөнгө төгрөг санхүүгийн жоохон сэтгэл санааг чинь хямруулад тэгээ эргээ та нэг тийм 50 тогтвортой хүний одоо байдлаас за энэ нийлж байгаа юм жоохон худлаа юм биш үү те. Ер нь бол гэдэг нэг тийм ойлголтод хүрэх гээд байна л гэсэн үг. Тэр ажил урлаг мөнгө төгрөгтэй холбоотой мэдээлэл орж ирэх нэ. За тэгээд эцэст нь бас нэг юм сонголтын өмнө бодоход тэрэнд итгэх үү хоёр зам гарч ирээд байна л да танд. Бас шийдвэрээ гаргах, аль чиглэлийг сонгох уу,
одоо өөрийнхөө доктортой энэ нэг байсан энэ нэг бас ерөнхийдөө бол таныг нэг тийм эргэлзүүлээд орхиж байгаа байхгүй юу? Энэ хүн нэг гарч ирж нэг юм ярьснараа. Тэгэхээр бол нэг тийм одоо тийм хүсээд байхаар тийм сайхан таата мэдээлэл дуулахгүй нэг жоохон тэр джентльмен залуучууд нэг тийм онцгой мэдээ танд авчрах гэдэг шиг байна да. Эхэндээ бол баг зэрэг бодлонтой дараа нь тэгээ нууцлаг дараа нь болохоор бүрэн ер нь нэг тийм юу гэх юм ойлгомжтой биш байдал дээр ирээл та яг энд эргэлзэж тэнэгэлцэх гэлээ л да. За нэг ийм төрлийн мэдээ мессеж тань руу одоо ирж ойртож явна да гэж хэлэх гээд байна. Энэ хөзрийг сонгосон хүнд. Айхтар бодлоготой айхтар санаатай нэг хүн л танд одоо нэг жоохон эргэлзүүлэх үннээс арай өөр юм ярих нэг юм гарч ирэх гээд тэр нь эрэгтэй хүнээр дамжиж тий. Зарим нь мессеж мэдээгээр зарим нь бүр бодтойроо биеэрээ ирж янз янзын юм ярих магадaltaй. За тэгснээрээ та яаж байна вэ гэхээр та нэг эргэлзээнд ороод явчлаа да. Тэгэхдээ энд нэг энэ кофе хөзрөр бол юу гэж нэхэр нэг юм эхэлж байгааг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр эхэлж байгаа юм нь таны эхлүүлж байгаа юмыг чинь л бодлуулах нэг юм ярих гэдэг юм л да энд нэг нөхөр. Яг үнэхээр одоо тийм байж чадах уу мадах уу гэдэг ч юм уу. Жоохон урам зориг жоохон унтраах ч юм уу мөнгө санхүүгийн тал дээр гэж байгаа шүү. Тэгэхээр таны хийх гэж байгаа нэг шин санаа оноо төсөл төлөвлөгөө тэрийг яг л одоо эхлүүлдэг дээр ирсэн чинь хүү тэр чинь тийм гэж штэ ингэж ашиг олдохгүй гэж штэ эсвэл энэ ч штэ ийм тийм гэж штэ гэсэн байдлаар л орж ирэх гээд байна. Тэгэнгүүт та тэн дээр эргэлзээл явчлаа л да. Тэг яг л ийм л юм бол болох гээд байгаа энерги гаргаж ирж байна. За ингээд танд бол ийм төрлийн мэдээ ойртож байгаа юм байна. Тий. Тэгэхээр энэ юуг сонсцсон юм ч одоо хин нэгэн тийм залтай эрэгтэй хүн орж ирд янз янз юм ярил итгэж болохгүй нэ штэ гэж. За яг л ийм л байна. Тий. Ийм л юм хэлэгдэх гээд байгаа юм байна. Окей. За амжилт хүсье баяр таа. За энэ стикерийг сонгосон хүмүүсийн уншлага эхлэе. За чам руу ямар мэдээ ойртож байна вэ гэхээр Lenormand карт 6 ширхэг ямар ч тарот ямар ч Oracle message карт байхгүй Lenormand картуудын уншлага гэсэн үг шүү. За таны хүсэл биелэх гээд байгаа биелэгт өгч байгаа ч гэсэн нэг жаахан одоо эргэлзээ орж юу гэх юм жаахан дунд нь тий одоо бодлон гэх юм уу тиймэрхүү төрлийн юм орж ирэх гээд байна л да тий. Энэ үүл гэдгээр болохоор саад бэрхшээлийг хэлээд байгаа. Тэгэхээр яга жаахан тиймэрхүү төрлийн мессеж чам руу ойртож ирж байна гэсэн үг мессеж мэдээ. За таны одоогийн нэрэг Star үзэр энэ Star. За Star-аар юу хэлж ийн вэ гэхээр нэг зүйлд ингээд итгээд эсвэл айгүй хүсээд гэсэн үг. За би тийм л болмоор байна гэдэг юм уу? Яг л ийм амжилтанд хүрнэ ч гэдэг юм уу? Ингээд нэг тийм энэ л бүтчаасаа гэсэн ингээд таныг нэг жоохон тийм амжилттай байлгахын төлөө нэлээд бодож, нэлээд төвлөрч, нэлээд энийг бүтээчих юмсан гэж хүсэж байгаа юм гэсэн үг. За таныг за ийм төрлийн энерги байна таны одоогийн энерги. За жишээ ярив. Та нэг визний материал бүрдүүлж өгчөөд за виз гарчаасаа гэж хүсэж байж байгаа гэсэн үг. За ийм төрлийн таны одоогийн энергин дээр ийм юм байгаа. За Star гэдэг нь болохоор өөрөө болохоор тийм нэлээд холыг зорьсон хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэсэн нэлээд итгэл найдвар тгийж байгаа карт байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо болохоор бараг ингээ өөртөө манифест хийгээд тэр бүтээсээ ингээсээ гэж ягаал нэг ийм л хүсэл байгаад байна гэсэн үг шүү. За тэгэхээр танд яг одоо болохоор яг ямар мессеж ойртож байна? Ямар мэдээ ирж байна вэ гэхээр ирж байгаа мэдээ нь уншлагын сэдв тий. Түлхүүр гэж гарсан. Key.
Кий гарс нь болохоор маш хүчтэйгээр юу гэж хэлэх гээд байна. Чам руу ирж байгаа мэдээ бол бүр таны хувь тавилантай холбоотой. Таны хувьд бол маш чухал. Таны дараагийн амьдралын циклийн хаалга үүдийг нээх түлхүүр байгаа байхгүй. Тэгэхээр яг л нөгөө магадгүй виз хүлээж байгаа хүмүүс шиг байгаад виз хэрв гарчвал би жишээ нь Америкт, би жишээ нь Японд, би жишээ нь Австралид очоод ингэж сураад эн чинь бүхэл бүтэн дараа нь ажиллаад болвол тэндээ ингээд ажиллаж амьдраад гэд ингээд төлөвлөж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ таны хувь тавиланд бүр ингээд нөлөөлөх хэмжээний. Тийм төрлийн мэдээ тань руу ойртож байна. Танд тэрний чинь хүсэж хүлээж байгаа юмны чинь хариу ирэх мэдээ. Нэлээд удаан гацсан байж магадгүй. Яахан тодорхойгүй. Таныг нэлээд удаан хүлээлгэсэн төрлийн энерги. Энэний хариу тань руу одоо ойртож ирж байна гэж. За энэ нь юутай холбоотой? Яг ийм гэрээ контракт. Хаа нэгтэй газар л ажлын гэрээгээр яваа. Нөгөө визээрээ тулгуурлал яриа л да. Тэгэхээр одоо олон төрөл дээр ярихад хэцүү учраас эн чинь одоо бүхэл төрлөөр ярьж болно шүү дээ. Ажил дээр бол тийм байгууллага хүлээж исэн, ажилд орох гэж исэн газраас хариу ирэх. Гэх жишээ нь тэр нь таны хувь тавиланд мэдээж таны газар ажилд ороод олон жилийнхээ амьдралыг зарцуулаад тэнд ажиллаад явхад хувь тавиланд бас л адилхан нөлөөлнө л гэсэн. За тэгэхээр тийм төрлийн хүмүүсийнх өөрөөр танд гэрээ, харьцаа холбоо, хамаарал, таны одоо карьер, одоо бүр юмд нөлөөлөх хэмжээний тийм одоо за нөгөө виз бол виз. За ажил бол ажлын гэрээ. Гэх жишээний юмнуудад хүлээгдэж байгаа юм байгаа даахгүй юутай холбоотой байна гэхээр тийм төрлийн юмтай холбоотой. За тэгэхээр нэлээд чухал таны хүлээгдэж байгаа юм чинь таны амьдралыг өөрчлөх хэмжээний амьдралд чинь олон их том байр суурь эзлэх хэмжээний өөрчлөлт танд орж ирэх нэ. Ойртож ирж байна. За тэрний мессеж мэдээгээр эсвэл юугаар гэдгийг танд ингээд тэр мэдээ ирж байна гэсэн үг. За энэ дээр child үзрээр юу хэлэхээр энд ерөнхийдөө энэ үзрийн далдын энергийг хэлэх гээд байна. Далдын энергиэр юу хэлж чинь гэхээр энэ өөрөө танд яг л түрүүний эднэртэй холбоотой шинэ газар, шинэ боломж, хүүхэд гэдэг чинь одоо л амьдрал нь гараанд гарч байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр энэ хүүхэд үзрээр яг юу хэлэх гээд байна гэхээр тийм шинэ газар, шинэ эхлэл, шинэ ажил, шинэ боломж, шинэ хүн, шинэ санаа гэдэг ерөөсө шинүүдийг танд ирж байгаа юм чинь өөр их чухал ерөөсөө гэж хэлээд байгаа нь тийм учиртай юм байна. Тэгэхээр таны бүхэл бүтэн хувь тавилан заяаг ингэж бүхэл бүтэн тойргийн циклийг нь өөрчлөх хэмжээний. Өмнө нь тэгтээ та хизээч тэр хийж байгаагүй өөр шинэ гэдэг аахгүй. Шинэ гэдэг чинь одоо ерөөсөө өмнө нь хийж байгаагүй илэрхийлж байгаа шүү дээ, тийм. За тэгэхээр тийм төрлийн шинэ алхам хийх цаг үеийг дуулгасан шинэ мэдээ танд ирэх нэ. Энэ юуг өөрчлөх вэ гэхээр тийм энэ өөрчлөлтийг илэрхийлсэн карт байгаа. Tower энэ байршлаар нь тийм. Тэгэхээр энэ юуг өөрчлөхөөр чамайг өөр төвшөнд гаргана. Илүү бие даасан болгоно. Зарим хүмүүстүүд ерөнхийдөө нэг тийм виз хүлээгээд гадаад оронд очиж сураад сурах гэж байгаа хүний бүх газар шинээр эхэлнэ шүү дээ, тийм. Тэгэхээр энийг болохоор өөрийгөө илүү бие даасан, илүү өөр төвшөнд очих. Эсвэл ажил албан байгууллага байлаа гэхэд одоо өмнө хизээч харьцаж байгаагүй шинэ өөр төрлийн ажил алба. Ийм юмд өөрчлөлт орж ирж байгаа гэдэг байхгүй юу? Юу өөрчлөгдөх гээд байгаа вэ гэхээр таны гэр орон амьдардаг байр сууц чинь ч өөрчлөгдөх гээд. Газар орон чинь ч өөрчлөгдөх гээд. Ажил алба чинь ч өөрчлөгдөх гээд гэсэн үг. За тэгэхээр ийм байгаад байна гэж. За сүүлийн энэ картаар те Cloud үйл те бүх зүйл шууд виз авангууд бүх зүйл шууд тодорхой болол ёстой ингээд нэг тардан замтай болчихно гэсэн үг бол бас биш. Өөрөө нэлээд бас эхлэл ирчлээ. Энд одоо цаашаа магадгүй шинэ газар очиж байгаа хүн чинь гадаад оронд очиж байгаа хүн чинь бүхэл юм одоо бүрхэг байна үсттэй. Цаашдаа яахан тодорхой биш. За тэгэхээр танд тийм төрлийн өөрчлөлт
сүүлд нь ирэх мэдээ танд одоо удахгүй ирж явна гэж хэлэх гээд байна. За тэгээд энэ яах вэ гэхээр үүл гэдэг чинь нүүн, үүл сарнин, үүл нэг газараа дандаа байж ядгүй. За тийм болохоор мэдээж үүл нүүгээд та гэрэл гэгээтэй хөх цэнхэр тэнгэр огторхог харах хэмжээний очисон газараа юм уу, очисон ажил дээрээ юм уу, тэр шинэ байр суурин дээрээ юм уу одоо уучраа болоод явнаа л гэсэн үг. Тэгэхээр энэ бол төр зургийн карт гэсэн үг. Дандаа тэгэл нэг манантай бүрхэг байдгүйтэй л адилхан. За тэгэхээр танд их чухал таны амьдрал хувь тавиланд нөлөөлөх үс хэмжээний шинэ мэдээлэл тань руу ирж явнаа. Их учиртай чухал цаг үе нь байгаа бололтой таны тий. За ингээд 2 дугаар группийн уншлах сонссон танд амжилт хүсье. Баярлалаа. За сувгийг дэмжиж subscribe дарвал чин сэтгэлээсээ талархах болно. Баярлалаа. За одоо 3 дугаар группийн энэ стикерийг сонгосон хүмүүсийн уншлага эхлэе. За дан Ленорманд 6 ширхэг картаар тарот байхгүй, Oracle message карт байхгүй, зөвхөн Ленорманд картуудаар танд одоо яг ямар мэдээ мессеж ойртож байна вэ гэсэн. Та ямар мэдээ хүлээж авах гэж байна вэ гэсэн үг шүү дээ. За тэгэхээр ийм уншлага хийя гэсэн. За Rider, Book, Garden, Oz, Child. За тэг хулган те Микинүүд. За энэ гаднаас бол тийм ингээ харахад бол жижиг юм шиг нууц байсан зүйлүүд хөдөлж эхэлж байгааг хэлж юм л да. Нууц байсан. Энэ Book гэхээр нэлээд тийм нууц байсан, та мэдгүй байсан, яг тодорхойгүй байсан юм хэлдэг Book үзрээр. За тэр хөдөлж эхэлж байна. Rider гэхээр асар хурдтай хөдөлж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр таны мэдгүй байсан юмыг маш хурдтай мэдээ ирж ийна л гэсэн үг. Та маш хурдтайгаар мэдэж авах гээд байна гэсэн үг. Таны хувьд мэдээгүй тийм нууц задрах гээд байна гэсэн үг. Тэгэхээр тэрийг та гинтийн байдлаар мэдэх гээд байна. Тийм төрлийн мессеж мэдээ танд ирэх гээд байна гэж. Тэгэхээр та тун удахгүй ямар нэгэн шинэ мэдээлэл сонсох нэ. Мэддгүй байсан юм мэдэж авах нэ гэсэн гол юм ерөөсөө тэгж ирж байгаа шүү заа. Далд байсан үннийг ил болгоно гэсэн үг шүү дээ. Ер нь бол. За тэр нь болохоор юу байж болох вэ гэхээр хин нэгний нуусан бодол нь, хин нэгний нуусан хүн нь тэ харьцаа холбоотой байсан хүнийг нь мэддэг болох жишээний бүр юу ч байж болно. За ажил төрөлтэй холбоотой байсан бол та мэдээгүй явж исэн юм ажилтайгаа холбоотой юмыг бас мэдэн тэр нь танд гинтийн байдлаар л орж ирэх гэдэг л. За тэгэхээр их л тийм ёстой нэг шоконд орох үдэ гэдэг шиг зарим нь сайхан мэдээ сонсох байх, зарим нь таагүй мэдээ сонсох байх мэдээж тий олон хүн үзгэр чинь. За энэ нь болохоор хаанаас ирэх вэ гэж. Энэ мэдээ хаанаас ирэх вэ? Олон хүнтэй газраас. Тэр нь ажлын орчин байж болно. Эсвэл сошиал орчноос. Сошиал орчинч бас олон хүнтэй тий энэ Garden гэдгээр ерөөс энэ олон хүнийг илэрхийлээд олон пабликийг олон нийтийн сүлжээнээс ч байж магадгүй, онлайн ертөнцөөс ч байж магадгүй. Эсвэл бүр олон хүн цугласан арга хэмжээнд дээрээс ч байж магадгүй гэсэн. Ажилтай холбоотой бол арга хэмжээнд дээрээс. Хэрв амин хувийн хин нэгнтэй холбоотой бол олон хүн цугласан нэг тийм газраас гэсэн үг. За тиймэрхүү байдлаар танд орж ирэх нь. За олон хүний орчноос орж ирэх гэдэг тийм. Бүр интернетийн орчноос ч байж магадгүй гэсэн үг шүү тийм. За энэ үзрүүдээр шар шуугаар тийм. Юу нуугдчих вэ нэ энэ уншлахын цааталд гүнз гэдэн цааталд даалд утгыг илэрхийлэх гэдэг үзэр. Энэ нь болохоор яриа нэг төрлийн жоохон стресс, санаа зовоох асуудал гэсэн үг. Ер нь таныг нэг жоохон танд бол нэг тийм таатай биш мэдээлэл гинтийн байдлаар орж ирэх гэдэг юм л да ер нь л.
Далдын энерги гэхэр бүр тийм. Зарим хүмүүс бүр шүн унтчихтаа хүртэл зарим нэг жоохон тийм таагүй мэдээлэл нэг өвгдөө эцсийн мэдээлэл гэдэг шиг зүүдээр орж ирдэг шиг тий. За тиймэрхүү байдлаар ч орж ирж мэдэх төрлийн зарим хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр ер нь жоохон тийм санаа зовоосон маягийн мэдээ яриад орж ирэх гэдэг. Бүр та хоёр хүний хоорондоо ярьж байгаа байдлыг нь өөрөө сонсох ч юм уу, олох ч юм уу. Тэр нь магадгүй өөрөө чинь талаар ярьж байгаа юмыг олж сонсч ч магадгүй бүр зарим хүмүүс. Хоорондоо ярьж байгаа, ховж ив ярьж байгаа магадгүй найзууд байлаа гэхэд одоо нэг хин нэг хэсэг найзууд чинь өөрөө чинь талаар ярьж байгаа цаагаараа ярьдаг юмыг нь гинт олж мэднэ ч гэдэг юм уу тий. Ер нь л нэг жоохон тийм төрлийн энерги шүү заяа. Тэгэхээр өөрсдийнхөө нөхцөл байдал дээр тэрийг нь та санамсаргүй байдлаар айгүй хурдан олж мэдэх гэдэг учраас. За энэ ирсэн мэдээлэл нь яг юуг өөрчлөх вэ гэхээр азар энд их сайхан үзэр гарч ирж байгаа child буюу тийм шинэ энергийг, шинэ холбоо, шинэ цикл, шинэ эхлэлийг хэлээд байна. Та магадгүй энэ мэдээллийг сонсснороо хуурамч санагдсан зарим хүмүүсийг орхиод өөрөө шинэ эхлэлийг танд авчрах гэдэг юм л да. Шинэ найз нөхдөд болох ч гэх юм уу. Хуучин итгэж өнөсч явж исэн зарим хүмүүсийг орхиод шинэ рүү явж ийн л гэсэн. Тэгэхээр энэ бол эхлэлийн маш гоё цэвэр карт байгаа байхгүй. Ер нь тэгээд тэр нь таныг айгүй тийм том өөрчлөлт рүү. Гэхдээ та нэг онцлог нь уул нь ингээд шинэ эхлэл рүү ирж хахад энэ дээр яаж юм гэхээр энэ олон хүмүүсийн нэг жив гэл нэг яриад ингээл одоо тийм одоо юу гэх юм. Энэнд нэг жоохон нэг жижиг сажиг юмыг хүртэл ингээд нэг асуудал болгоод одоо тэр ахаад юу гэж миний талаар юу гэсэн за яг та нараа тэдний хоорондоо юу ярьж байна. Энэ тал дээр нь айгүй ингээд нэг санаа зовох гэдгийг илэрхийлээд байгаа энэ картаар. Уул нь цаг хугацаанд болоод та мэдэх ёстой үннийг мэдээд тэр нь асар хурдан гинтийн байдлаар ороод ирэнгүүт та бол шинэ нэгэл рүү гараад явах ёстой байдал та эргээд эднэртэйгээ нэг зууралдсан жаахан онцгүй энерги хэлээд байгаа. Ягаад гэвэл та үннийг мэдсэн юм чинь хаяхын хаяал ингээ урагшил явчих чадахгүй энэ дээр нэг жоохон санаагаа чилээгээд те өөрийнхөө жоохон юу хин энергийг бараад стресстэй байх гэдэг хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр хөдөр бол таныг нөгөө стресстэй хөл хэрэггүй шүү дээ л гэсэн маягийн одоо тий үний мөннээрээ сайхан гэдэг шиг чи тэрийг гинтийн байдлаар олж мэдээгүй бол одоо мэдхгүй хууртаад яваад ахал байсан байхаар тиймэрхүү төрлийн энерги шүү окей. За ингээд 3 дугаар группэд за нэг иймэрхүү жоохон онцгүй юм мэдээлэл орж ирэх гээд байх шиг байна тий. За тэгэл олон хүмүүс зөндөө бүгдээрээ сайхныг сонсохгүй л ах л та тэгэл юм ээлжтэй дараалттай байдгаас хойш. За окей. За ингээд амжилт хүсье. 3 дугаар группийг сонссон танд баярлалаа. Баяртай.